За тэгэхээр REST controller-ийн нэг жишээ хийж турш үзүүлье. Тэгэхээр өмнө нь бол бид нэр онлайн шоп дээр бол энэ customer гэдэг модель дээр бол ажиллаад гүйцэтгэжтэй. За тэгэхээр одоо энийг мэдлэгээ багтахад категори дээр категори гэсэн моделийг бүрэн хэмжээгээр нь зохион байгуулж үзье. За ингээд интеллижент програмаа нэгээд шинээр прожект үүсгэх яваа. Ямар нэртэй прожект үүсгэх вэ гэхээр онлайн шоп категори категори. За тэгэхээр бид нэр энэ дээр Spring Boot гэдэг энэ аппликейшнийг үүсгэж шүү дээ. Spring Boot-ыг сонгоод тэгээд прожектын нэрийг өгөөд хаана хадгалах юм бэ гэдгийг зааж өгнө. За би энийг болохоор шууд энэ десктоп дээр all apps гэж байгаа. За энэ дотор прожект үүсгэнэ. За 80 прожект ч юм аа. За энэ дээр org example гэдгийг энэгээр ингээд явуулчих. За GTK бол бид нэр 22 байгаа. За 23 ч байна. Алийг нь ашиглах вэ? За 23 ашиглаж байгаа. За эндээс 21 гэдгийг сонгочих. Var файлууд үүснэ гэдэг. За энэ дэр бид нэр ямар сан оруулах хэрэгтэй вэ? Java тийм. Spring Data буюу Java. За boot Spring Boot байна. За өөр юу оруулах хэрэгтэй вэ? Web Spring Web ашиглаж. За ингээд MySQL-ийг Library-г бас ашиглана тийм ээ. За иймэрхүү одоо dependencies-үүдийг одоо оруулчихъя. За энийг маш. За ингээд бид нар бол яг project-ийн энэ бүтц дотор бид нар main Java гэдэг дотор org example гэр энэ манай үндсэн folder-ing байна тийм. Тэгээ энэ дотор online shop гэдэг байгаа. За энэ дээр баруун тавчаад дараа бид нар одоо folder-ууд үүсгэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр юу үүсгэж вэ? Модель үүсгэнэ. Модель хавцууд чинь энэ дотор байна. Өөрөөр хэлбэл програм хангамжийнхаа зөв бүтэц архитектурыг бол яг нь зохион байгуулж байгаа гэсэн үг шүү. За өөр юу авах юм? Контроллер байх уу? Контроллер байна. За өөр юу авах вэ? Repository байна тийм. За өөр юу авах вэ? Сервис байна тийм. Сервис бизнес логикуд бол яг энэ сервис гэдэг хавцтай байна гэж. За ингээд энэ дээр бол яг энэ шинэ прожект үүсгэж учраас POM XML дээр баруун төвчөө дараад энэ download гэдэг төвчөөд шүү. Нөгөө сангууд нь энд орж ирэх хэвээр. Diagrams за биш энэ дээр. Тэгэхээр category гэдэг одоо онлайн шопинг категори гэдэг моделийг зохион байгуулна. За энэ дээр шинээр одоо класс үүсгэх хэрэгтэй. За энд нөгөө сангууд нь орж ирэх учраас Java class гэдэг нь алга байна. За одоо энэ сангуудад татчих тийм ээ. За ингээд сангуудад татаад дуусгаарна. За категори моделийг үүсгэчих. За категори моделийг үүсгэхийн тулд бид нэр base entity гэх нэг класс үүсгэж байгаа. Энэ дотор нөгөө бүх юун дотор private хандлтаа long төрлийн ID-нууд байх хэрэгтэй тийм ээ. За тийм удаа public long ID гэдэг хоосон класс үүсгэчихье. За тэгээд энэний get set функцууд бас байх хэрэгтэй тийм ээ. За get set функцийг бол бид нэр ингээд шууд оруулаад ирж бас болно шүү дээ. Баруун төвчөд дараад generate getter and setter гэдэг энэ ингээ оруулчих бас болно. Тэгэхээр энэ get функц бол юу юм бэ гэхээр annotation ID гэдэг annotation байгаа тийм үү? Jakarta гэж сан дотор байгаа ID гэдэг. Тэгэхээр энэ болохоор яг уу энийг
mapped super class болгочих тийм ээ. Mapped super class. Өөрөөр хэлбэл энэ бүх классуудад яг ID үүсгэж өгдөг гэсэн үг шүү дээ. Бүх модулууд. За ингээд энийг үүсгэчээ бид нар нөгөө бүх модулуудаа ID-гаа үүсгүүлээд авчихна гэсэн үг. Мөн үү? За энийг хаачих. За одоо бидний өнөөдөр хийх гээд байгаа нэг жишээ категори модулийг л одоо хийх гээд байгаа шүү дээ. Категори. Өмнөх мэдлэгээ баттгаад категори гэдэг одоо классыг зохион байгуулах гэдэг байгаа. Тэгэхээр энэ бол entity юм аа. Entity. Өөрөөр хэлбэл манай системийн нэг одоо объект байна гэсэн үг тийм үү? Entity гэдэг annotation-ыг бол хэрэглэнэ. За тэгээд энэ бол table юм аа, хүснэгт юм аа. Өглийн санд бол хүснэгттэй холбогдно. Ямар нэртэй хүснэгттэй холбох юм бэ гэдэг нэрийг яг бас заагаад өгч болно тийм ээ. Категори. Өглийн санд бол энэ жижигээр бичсэн категори. Яг entity програм дотор бол энэ Java классыг бол ашиглана гэсэн үг тийм үү. Тэгээ энийг одоо удамшуулчихна. ID талбар байгаа учраас instance hash entity гэдэг оруулж ирээд угаасаа нэг хавц дотор байгаа учраас шууд нэг юм бичих удамшиж штэ. За private хандлтаа string төрлийн name гэдэг талбар байж болно. За description байж болох уу? За хоёр талбар л оруулж идөө. За тэгээд getter setter функцуудыг оруулж өгье. Тэгээ хоёр гишүүн өгөгдөлтөнд тохирсон getter setter функцуудыг энэ хоёрыг хоёулангийн сонгоод арчих. За тэгэхээр одоо энэ дээр өгөгдлийн сан дээр байгаа энэ name гэдэг талбар бол юу вэ гэхээр column шүү дээ тийм ээ. Баг нь баггүй column. Тэгээ энэ баг нь ямар нэртэй байх юм бэ гэдгийг бас тохируулаад өгч байна. Багны нэр бол юу вэ гэхээр name-ээр байна. За тэгээд дараа нь одоо урт нь хэд байх вэ? Nullable за байж болно. Урт нь за нэг 50 урттай. 50 тэмдэгт одоо англи нэрийг бичнэ. За description бол одоо бас энэ дээр юуг тохируулж өгч болно шүү дээ. Өгөгдлийн сангийн баган дээр нь бол description гэдэг нь бол description нэрээр байг. За энд нэг тайлбар юм чинь за нэг 200 тэмдэгт байх болно доо хангалттай. За ингээд модель бол бэлэн болчихсон. Одоо энийг бид зохион байгуулнаа. Модель бэлэн болчихсон нэгээ ер нь бол хаач тийм ээ. Хаач. За дараа нь бид юу хийх ёстой вэ? Repository хийх ёстой тийм үү? За repository болвол интерфейс байна шүү. Интерфейс. Тийм учраас интерфейс хийсвэр учраас энийг категори интерфейс гэдэг нэг модулийнхаа нэртэй араас нь repository гэдэг болчихно. Extends гэдэг түлхүүрийг ашиглаад эндээс Java repository гэдэг юм ашиглачаа. За ингээд категориг оруулж ир гэж тийм үү? Import class. Ингээд дараад модель дотроос категори гэдэг модель үүдэнд байгаа учраас оруулаад ирсэн. За ингээд long ID нь бол long гэсэн. За ингээд ер нь бол энэ дээр ийм ингээд тухайн энэ модельөө бол одоо бид нэр өгдөө сантаа ингээд Java repository-гоор холбоцсон гэсэн. За одоо бид нэр энэ дээр resource дотор байгаа энэ application property дээр юунуудыг хийчихнэ. Өгдөө сантаа холбогдох тохиргоонуудаа хийн шингууд шууд одоо бидэнд өгдөө сан үүсгэж өгөх ёстой шүү дээ. Моделийн дагуу одоо өгдөө сангийн өсөлтүүд үүснэ. Ойлгов уу? За тэгэхээр энэ дээр бид нар энэ тохиргоонуудаа мэдээж хийж өгнө. Driver, class name, online store дээр 3306 гэдэг портоор пассвортаа хийгээд за ингээд 80 гэсэн портоор ингээд манай сервер ажиллана гэж тооцоолъё. За ингээд application property-г хийсэн. За одоо програм ажиллаж үзнэ. Одоо манай application хаана вэ? Online shop application гэдэг энд байгаа. За энийг бол яг шууд run хийж.
За ингээ ямар нэгэн алдаа гарааг бол яг хөөр өвлийн сан дээр одоо work page дээр шүү дээ. Work page өвлийн сангийн MySQL сервис болгоцсон. Ингээ database management системээр ороод category гэдэг талбар одоо үүсгэх нь шалгана. Одоо энэ прожектыг одоо ажилуулангууд шууд тухайн моделийн дагуу өвлийн сангийн хүснэгт бол яг үүсгэх ёстой. За онлайн шоп гэдэг стор гэдээ орцсон байна. За энэ өмнө ажиллаж учраас энэ дээр за гэхдээ энэ дээр бол яг description гэдэг талбар бол нэмэгдэж орж ирж шүү дээ гэж. Сүүлд бол бид нэр description гэдэг талбар нэмсэн. За тэгэхээр энэ дээр англи нэмдэг, застдаг, устгадаг, хайдаг одоо ийм үйлдэл хийх гэдэг. Тэгэхээр энэ дээр өвлийн сан дээр байгаа юм хүснэгт болгонтой бол энэ крууд гэдэг энэ 5 үйлдэлийг бол бүгд хийн тийм. За тэгэхээр одоо яах вэ гэхээр за моделийг үүсгэсэн. Репозиторь өвлийн сантай болсон. Одоо сервисээ үүсгэж байна. Ямар нэртэй сервис үүсгэх ёстой вэ? Бас интерфейс үүсгэнэ. Category гэдэг модель дээр ажиллаж байгаа учраас category сервис үүсгэчихье. Тэгээ энэ дотор энийг зохион байгуулах ёстой. Тийм ээ. За жишээлх юм бол одоо энэ дээр бид нар ийм функцуудыг хийж болох гэсэн. За категори нэрээр хайж болно. Энийг ер нь бол ингээд нэг бичиж байгаа. За эхлээд яг бүх категори авчил да. Лист авна тийм ээ. Лист категори. За ингээд энэ дарангууд за импорт гэдэг энэ модельөө оруулж ирж шүү дээ. Модель гэдэг энэ менюг оруулаад энэ модель хавц дотор байгаа. Тэгэхээр бүх категориг авахын тулд all, fit all, find all гэж юм тийм. Find all гэсэн чинь categories гэдэг. Энэ дээр интерфейс учраас юу код байхгүй. Кодын их бий бол байхгүй. За энэ дээр яагаад алдаа гардаг вэ гэхээр энийг ингэж үүсгэж. Өөр юу байх юм? За энэ дээр та нар нэг юм зүйлийг нэг том алдаа хийсэн шүү. Сервис бол бодит класс биш. Хийсвэр класс байна, интерфейс байна. Интерфейс гэдгээ сонгож өгнө шүү. За ингээ хадгалчихна. За тэгэхээр энэ дотор бол хийсвэр энэ категори гэдэг модель дээр ажилладаг ийм хийсвэр функцууд байна. Үйлчлүүд байна гэдгийг одоо зохион байгуулж өгнө. За list гэдэг category, find, name, category гэдэг одоо английн нэрийг өгөөд английн одоо юу хайдаг нэг юм хийж болно. За дараа нь яг хөө категорийг нэмдэг товчох хэрэгтэй тийм үү? Public категори буцаана. Тэгээд grid категори гэж. За категори үүсгэчихлээ. Дараа нь яг хөө update хийнэ. За дараа нь яг хөө delete хийнэ. Өөр юу хийх юм? За ингэж болчихсон тийм ээ. За магадгүй энэ дээр яг хөө public string буцаад байж болно тийм ээ. Хамжтай устгах гэдэг тийм. Тэр нэг категори ID өгөөд за энэ дээр болохоор delete category by ID гэдэг бичиж шээ. Ер нь бол англиар өгүүлбэр бичиж байгаа юм шиг л энэ бүгдийн сантай ажлыг явуулчихна. За update хийх нь бол яг update category гэдэг нэг категорийн нэг объектыг өгнө. За энэ дээр үүсгэх нь бол категори гэсэн нэг объектыг өгнө. За энэ дээр бол яг нэг категорийг нэрээр нь авна. За ID-гаар авдаг хийнэ. ID-гаар нэг категорийг авахын тулд яах вэ гэхээр за public категори нэг категори авна. Find by ID тэгээд нэг ID-г амжуулна. За ингэхээр бид нар 1 2 3 4 5 6 за ингээд 6 бизнес лог үйлдэлийг бол яг бид нар зохион байгуулахад энэ төлөвлөлөө гэсэн үг. Ойлгов уу? За одоо энийг имплемент хийгээ оруулчихнаа. Ийм impl гэдэг хавц дотор бид нар юу хийх ёстой вэ гэхээр category service impl гэдэг классаа үүсгэнэ. Бодит класс. Энэ функцуудаа зохион байгуулна шүү дээ.
Тэгэхээр энэ бодит классаа сонгоод одоо энэ дотор имплемент хийнэ. Нөгөө интерфейс оруулж ирж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ дэр улаанд алдаа гарч байгаа энэ бол яг хөө интерфейсийн бүх методуудыг хэрэгжүүлэх ёстой гэж байгаа. За эднийг бүгдийг хэрэгжүүлнэ гэх. Окей. Гарчээ. За одоо эхнээс нь бичнэ. Аюу хийх вэ гэхээр за энэ сервис дотор бид нэр репозитори оруулж ирэх хэрэгтэй тийм үү? Provide хандлттай technical repository гэдэг нь мэдээлж өөрөө санал болгож байна. За ингэнгуудаа яг уу public category impl байгуулагч функцийг бичиж өгнө. Утга олгоно. За ингээд байгуулагч функц бэлэн болцсон. За тэгэхээр бид энэ репозиторийг ашиглаад find all гэдэг энэ функцийг дуудаад бүх мэдээлэл яг авчна гэсэн үг тийм үү. За дараа нь нэрээр нь хайдаг функц байна тийм үү. Category repository ашиглалаа нөгөө үгдээс тоолох юм шиг тийм. Find by name тийм ээ. Энэ сервис руу орж ирж тэгэхээр find by category name гэдэг параметрт нэг тэмдэгтэл өгнө шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор яг string төрлийн нэрээр нь хайна. Мөн үү? За энэ дээр болохоор зүгээр энэ категорийн одоо нэг нэр олжгууд тэрүүгээр хайштай. Энэ нэр энэ параметрийг дамжуулах хэрэгтэй гэсэн. За ингээд нэрээр нь хайчлаа. Дараа нь ID-гаар нь хайх хэрэгтэй тийм үү? Category repository-г сонголоо. Find by ID. За энэ дээр нэг ID олжгууд тухайн ID-г авлаа. За ингээд нэг category мэдээллийг авна. За дараа нь энэ дээр үүсгэхдээ яг үлээ category repository гэдгээрээ дамжиж жагаад save гэдэг функцийг дуудаад энэ английн нэг объектоо дамжуулчих. Тэгээд болоо. За апдейт хийхдээ яг уу category repository-го мэдээж дуудлаа. Category repository-го дуудлаа чиг тавилаа. Category-г олно шүү дээ тийм үү? ID-гаар нь олно тийм үү? Өөрөөр энд нэг англи ирлээ гингууд энийг чиг тавиад энэ дээр category repository тэгээд чиг тавиад find by ID гэдэг англи ID-гаар нэг англи юу олно? Category-г олно тийм үү? Тэгээд энэ дээр болохоор or else хоосон одоо байж болно тийм. Энэ сонгож өглөө. Мөн за энэ дээр яваад гарч. Энэ байхгүй. Зүгээр ингээд бичиж байна. За ингээд нэг засгаж байгаа нэг английн мэдээллийг олонгуудаа яах вэ гэхээр за энэ дээр ретурн биш шүү. Категориг буцаана. Категорийг find category. За ингээд хайж олсон удаа категори байна гэж үзэн тийм ээ. За тэнгуудаа энийг яах вэ гэхээр return дээр буцаана. Category repository руу нөгөө хайж олсон зассан категоригоо буцаачих хэрэгтэй. Тэгээ энийг засахтай яах вэ гэхээр find category-г set named нь нэрийг өгнө. Description-г бас нэг талбар байгаа тийм. Set description гэдэг нь set функц зарна. Энэ орж ирсэн одоо мэдээллийг дамжуулаад утгыг одоо өөрчилнө гэсэн. За ингээ өөрчилсөн энэ категори мэдээллийг хадгалаад ингээ гарч. За ингээ апдейт үйлдэл болсон. За delete үйлдэл нь яах вэ гэхээр delete үйлдэл бол delete үйлдэл нь бол repository гэдэг delete by ID гэдэг энэ өөрчилсөн ID-гаар устгалаа. Хариу одоо ийм ID та нэмэх нь ID дээр нэмэх нь ийм код та анги
За ингэ болоо. За ингэ бид бол бизнес лог буюу одоо том модель дээр ажилладаг бүх одоо өгдлүүдийг хийчлээ гэсэн. За одоо бид нар яах ёстой вэ? Контроллер үүсгэх ёстой тийм үү? Ямар нэртэй контроллер үүсгэх ёстой вэ? Категори гэдэг модель дээр ажиллаж байгаа учраас категори гэдэг контроллер үүсгэх. За P гэсэн чинь болно. Контрол гэсэн энэ буруу гэж байна. Контрол. За ингэж үүсгэсэн ч болно. За энэ бол бидэнд REST архитектур бүхий одоо систем хийж байгаа. REST controller гэдэг annotation-ыг ашигланаа гэж байгаа. Үнэ үү? За ингэж бид бол энэ контроллер дээр юу оруулах ёстой вэ? Категори сервисийг оруулж байна. Сервисээр дамжуулаад бид нэр одоо янз бүрийн үйлчлэгээ хийнэ гэж ойлгож шүү дээ. Тийм баха. Public категори контроллер энэ дээр энэ гişүү өгдөлт дуудахыг олгочихно. За ингэ бодоо одоо яг за одоо эхлээд бид нэр get annotation ашигланаа. Get mapping гэдэг юмыг ашиглаад юу хийх ёстой вэ? Жишээлх юм бол энэ дээр API. За би өмнө нь бол энэ дээр бол mapping хийгээдсэн. Одоо энэ дээр хийчих. API category yes бүх категориг авъя гэх юм бол олон тоонд төвччих тийм үү. За ингээд list категори ирлээ. Бодит нь бол бид нэр яах вэ? За import гэдэг модель оруулж ирнэ. Модель бол энэ дээр ингээ ороод ирнэ. За ингэнгууд яах вэ гэхээр DC сервисээр нь дамжуулаад find all гэдэг функцийг дуудаад бүх категори мэдээллийг авна. Зөв. За энэ дээр яагаад алдаа гардаг вэ? Категорис жагсаалт байна. Бүх категориг аавна. Return гэдгээ бичин шүү дээ. Return буцаах утга энэ байна гэсэн. За энэ дээр одоо нэмэх үйлдэлээ хийчих. Нэмэх үйлдэлийг мэдээж post методээр хий тийм үү? Post методоор ямар одоо хүсэлтийг хэрэгжиж авах вэ гэхээр API гिचээд category гэдэг хүсэлт ирэх юм бол бид нар grid category тийм ээ. Тэгээд return юу буцаах юм? Category service-ээр дамжуулаад grid category гэдэг функцийг дуудаад за ингээд request одоо bodit нь бол энэ категори мэдээлэл ирэнгууд тэрийг хадгалчихна гэсэн. За эхний хэл чинь энэ хоёр хүсэлтэд боловсруулаад энэ дээр яагаад болдог вэ? Категори сервис дамжиж ирсэн контроллер юм байна. Энэ дээр юу гэх юм? Сервис гэдэг annotation-уудыг энэ дээр оруулж өгөөгүй шүү гэдэг. Ингээд it сервис гэдэг. За энэ дээр бас оруулах хэрэгтэй. За энийг мартаж болохгүй. Энийг мартаж болохгүй шүү. За дараа нь repository дээр бас repository-г annotation заавал оруулж өгөх хэрэгтэй. Repository гэдэг. За эднэрийг мартаж болохгүй. За ингээд контроллер дээр орцсохоор одоо ингэж болж тээ. За програм ажлуулъя. Зогсоолоо ажлууллаа. Пост менюраа нээ туршилт хийнэ. Өгөгдлийн сан дээр нэг өгөгдөл нэмээд тэр өгөгдлүүдийг яг хоо жагсаалтын дуудаж хардаг. Үйлдэл хийх гэж байна. За тэгэхээр өмнө нь бол бид нар ийм онлайн шоп гэдэг юм байж тийм ээ. За дэлгүүр гэдэг энд байж. За англи хэл бас байж. За энийг бүгдийг хаачих. Close all. За энийг хаачих. За энэ дээр бид нэр онлайн шоп гэдэг бол юм байж чинь. За онлайн шоп гэдэг юм юун дотор фолдер үүсгэж чинь. Англи хэл гэдэг үүсгэж чинь шүү дээ. Тэгээ англи дотроо бид нар яах вэ? Эхлээд одоо нөгөө саяны бизнес лог үйлдэлүүдийг бол хийнэ. Request хийнэ. За эхнийх нь болохоор яах вэ гэхээр
Local host HTTP. За би энэ дээр HTTP local host-ийн 80 дугаар порт тийм үү манайх. 80-ийг тохируулсан. Тэгээд API categories гэдэг нь үүж тэ. За энийг дуудъя. Тэгэхээр бид нар сервис дээр одоо сервисээс өгдлөл яах вэ? Хэвчээ. За ийм өсөлт бол байхгүй байна гэж. За харъя, хүчтэй харъя энэ дээр ямар нэг алдаа гарсан уу? Алдаа бол байхгүй. Энэ дээр 80 гэсэн порт байна. Контроллер руу орлоо. API categories зүг байна. За ингээд категори жагсаалт өгсөн шүү дээ. За дахиад ажиллуулж. За тэгээ пост меню дуудъя. Local host 80 bitmate гэдэг. За энд нэг юм алдаа ирээд categories гэдэг static resource. Диск зүгээр шууд сервисээ ашиглаад find all гэдэг. За ингээд дуудаад үзье. За нөгөөх нь болохоор хүсэлт нь болохоор энийг дупликат хөвлөж штэ. За энэ дэлгүүрийн англи дотор орлоо. Энэ хүсэлтээ болохоор яг англи нэмэх гэж хадгалж байна. За тэгэхээр энэ бол post method дор штэ. Post method дор. Тэгээ budget нь болохоор JSON дамжуулна. JSON дамжуул. За JSON-ы формат бол энэ үе халт дотор бичсэн тийм ээ. Тэгээ ямар талбар байх ёстой вэ? Нэ байх ёстой. За нэрд нь юу гэх юм? Үнэгчил та. Асуу тавилаа дараагийнхаа талбарыг үзнэ. Description. За энэ талбаруудын нэр бол энэ яг энтэй адилхан байх ёстой шүү. Модель дээр байгаа. Category дотор байгаа энэ талбарын нэрүүд яг адилхан байх ёстой. Энийг л дамжуулах ёстой гэсэн. Тэгэхээр эндээс бараг хараад ингээд хуулаад явсан илүү найдвартай шүү. За шинэх нь хөнөөд. За ингээд хадгалаад за энэ дээр хүсэлт нь болохоор нэмэхэд категори контроллер дээр бол бид нар энэ зүгээр категори гэж өгч байгаа тийм үү. Тэгээ бодит нь категорийг энэ JSON-ыг дамжуулна. Тэгэхээр энэ дээр ингэж дуудана гэсэн. За ингээд post method. За ингээд нэг өгдөл оруулах гэсэн алдаа гарсан бай. Ямар алдаа гарсан бэ гэхээр за ингээд баазынхаа нэрийг онлайн shop DB болгоод за яг энэ бааз үүсэж гин үгүй юу гэдгийг шалгая. Тэгвэл шийдлээ. Онлайн shop DB гэдэг энэ дотор орохоор категориг байна тийм. Энэний бүтцийг харахаар description 200 энэ 50 гэсэн үг та. Apt increment байна. Apt increment алга байна шүү дээ. Apt increment нь ороогүй байна. Тэгэхээр энэ дээр алдаа гарна гэж. Яагаад apt increment орохгүй байгаа вэ гэхээр base entity-г энэ дээр удамшуулсан байна. За энийг шалгана. Энэ дээр хоосон авирч мөцөх шүү. Тэгээд энэ ID-ний бол энэ байна. Тэгээд энэ дээр нэг зүйлийг мартсан байна шүү. Generate болов стратеги нь бол generate type auto гэдгийг identity гэдгийг сонгож өгч байна. За энийг хийгээг учраас өгдөл бол яг автоматар increment хийгээд ID-гаа аваад боломжгүй болцсон байна. За одоо аргам ажиллуулсан. Энэ дээр хүснэгт бол бааз бол энэ дээр үүссэн. Select за энэ дээр нэг өгдөл оруулъя. Post menu руу за энийг дуу. За бас энэ V1 гээ юу орж ирдэг вэ? V1 гэж байхгүй. Зүгээр категори гэдэг.
За серверийн алдаа гарч тийм үү? За ID doesn't default болчихгүй. ID name description гэдэг талбар л байх хэрэгтэй шүү дээ. За харъя. Name description гэдэг энэ хоёр байна уу? Байна. Get set функцууд нь байна уу? Байгуулагч функц хэрэгтэй үл энэ чинь. Хэрэг болно тийм ээ? Аа? Тэгэхээр энэ хоёрыг бол яг оруулж өгөх байгуулагч функц хэрэгтэй шүү дээ. Одоо аслах. За энэ дээр ямар алдаа гарч байна? Public category гэдэг хоос аргумент. За одоо үзье. Тэгэхээр хоос нь аргументгүй байгуулагч функц, аргументтай байгуулагч функцуудаа бас оруулж өгнө. Тэгээ get set функцууд чинь байх ёстой. За тэгжээж одоо бүгд нэмэх ёстой тийм үү? За харъя. Ажилласан уу? Энэ дээр алдаа гарсан шүү дээ. За ямар алдаа вэ? Олноо. ID doesn't default value байхгүй гэдэг. За одоо ингээд ажиллуулж үзье. За ингээд нэг өгөгдөл орсон тийм үү? Opt increment. За дараагийн өгөгдөл нь юу байх вэ? Махан бүтээгдэхүүн. Шинэхэн махан бүтээгдэхүүн байна. За ингээд автоматар 2 ID дуулсан. За бүх өгөгдлөө дуудахад яг англиар дуудахад categories энэ дэр V1 гэж байхгүй шүү. Энд буруу дуудаад байгаа байхгүй. За ингээд хадгалаад дуудлаа. Ингээ хоёр өгөгдлийг дуудаж байна. За ID-гаар нь одоо авдаг юм байх шүү, тийм үү? ID-гаар нь. Тэгэхээр энэ контроллер дээр энэ функцаа зохион байгуулнаа. За get method-ыг ашигланаа. Нэг ID-гаар нь нэг өгөгдлийг авах гэж байна шүү дээ. Get mapping хуваалтан дотор IP гэдэг одоо хөсөлтөрлөө. IP category. За энэ хөсөлтүүд бол ер нь давхцаж болохгүй. Энэ post method дээр бол адилхан ийм хөсөлт байж болохгүй. Get method дээр адилхан. За энэ post энэ хоёр адилхан мөртлөө постоор ялгадаг байхгүй. За ийм учраас энэ бол байж болно гэж. За ингээд категориг ID-гаар нь авдаг юм хэрэгтэй байх вөхөр. Return category service руу дамжаад find by ID category тэгээд энэ дээр ID-гаар авч үзчих тийм үү. Ингээд болоо ингээд юм. Тэгэхээр энэ дээр ID-гаар нь category-г авахын тулд энэ дээр параметр өгөх хэрэгтэй тийм үү. ID. За тэгвэл энэ параметр бол long ID буюу энэ болохоор annotation ашиглаж авна шүү. Гэт pat variable гэж юм байна. За энийг дуудчихж энд байгаа энэ ID-г энэ функцийн параметрлууд дамжуулаад энэ цаанаа бол нэг ID тоог нь бол ID-г нэг шиг дамжуулна гэсэн. За энийгээ турш үзье. Postman дээр энийг хуулчих. Энийг хуулаад ангиллын ID-га нэг авах гэж биччихэл байна. За ингээд тэгээ энэ бол category гэдэг ганц дундэр гэж. Тэгээд get методоор бодит нь ямар нэг юм бол байхгүй. За ингээд дуудчихтэй. Энэ буруу дуудсан. ID-гаар хамжуулж штэ. Энэний араас нэг ID-тай өгдлийг авъя гэж. Сүүсүү бүтээгдэхүүн. За хоёр ID-тай авъя. Махан бүтээгдэхүүн. За ингээд ID-гаар авдаг юм болчихлоо. За одоо засварлах юм хийн тийм үү? Засварлах. За засварлахыг бол яаж хийх вэ гэхээр update put mapping гэж юм ашиглана тийм үү? Put mapping ашиглаад ямар хөсөл өгөх ёстой вэ? IP category хөсөл ирэнгууд update category response за энд нь
категори нэг одоо объект ирэнгууд нь тэрийг шууд дамжуулчих шүү дээ. За ингээд болоо. Request body дотор нь нэг объект. За тэгэхээр одоо энийг бид нэр яг постмен дээр туршнаа. За жишээ нь энийг засварлах гэдэг нь англиар засах гэдэг. Endpoint-ийг зохион байгуулъя л та. За ингээд энэ нь бол postman, putman доор. За ингээд энэ дотор болохоор нэг ID-г нэг дотор нь дамжуулж өгнө шүү дээ. ID энэ нь бол хийдэг сайт. За нэг ID tag бол за хоёр ID tag болохоор тайлбарыг жоохон өөрчлөв биш. Тэгтгүүнүүд байна. Өсчил та. Ингээд зихтэй. За ингээд засах үйлдэлээ хий. Тэр бүтээгдэхүүн нь бол ингээд өөрчлөгч юм. За бүгдийг нь аваад үзье. Хоёр ID tag. Тэгээд за энэ дээр ингээд бүтээгдэхүүнүүд байна гэдэг ингээд өөрчлөгч гэсэн. За одоо дараагийн үйлдэл бол юу вэ гэхээр устгах үйлдэл байна тийм үү? Устгах үйлдлийг бол энэ дээр дахиж хийчихсэн. Устгах үйлдлийг бол delete метод ашигланаа. Delete mapping. За ямар хүсэлт ирэх вэ гэхээр за энэ дээр төслөө шүү дээ. Font ангиллыг ямар одоо ангиллийн нэр ID-г нь дамжуулна. Тэгэнгүүт delete category ID-г нь дамжуулангууд return за ихэд устгах чинь category service руу дамжаад delete category by ID гэдэг функцэд нь энэ ID-гаар дамжуулчихна. Ингээ ID устгангууд нь return void утгатай юм байна те. За энэ дээр нь яг string буцааж болно шүү дээ. String буцааж болно. Тэгээ return болохоор яг delete category устгалаа гэдэг. За энийгээ туршия. Дахиад ажиллуулъя. Бүгдлаа. За delete-ийг болохоор энэ дээр хадгалчихнаа. Английн ID-гаар нэг өгдөл устгах гэж. За устгах. Гэхдээ ID дамжуулна. Гэхдээ энэ нь бол яг delete метод. За яг энэ endpoint бол энэ git дээр байгаа, delete дээр байгаа гэсэн үг шүү дээ. Delete дээр байгаа нь устгах, git дээр байгаа нэг ID-гаар нь одоо бүгдийг авах гэсэн. Тэр бодит нь бол юм бол байхгүй гэж байна тийм ээ. Энэ байхгүй гэж байна. За ингээд delete category устсан байна тийм. За бүх англи одоо харъя. Тэгэхээр одоо энэ англи устаагүй. За тэгэхээр endpoint-ийг шалгана. Category ID-гаар дамжууллаа. Variable ID орчуулсан. Endpoint delete category. Энэ дээр зүгээр хайцсан биз дээ. Delete category by ID. За ингэж устгах хэрэгтэй гэсэн. Сервисийн функцаа зөв дуудах хэрэгтэй гэсэн. За устгая. Энэ нүсгүй. За ингэж устглаа гэж. За бүх англи устж үгүй шалгая. За үнэхээр одоо бүгд бол устсан байна. За өвлийн бааз руу ороо харахад бас энэ дэр ганцхан өвөл үлдсэн байна. За ингээд REST одоо архитектур бүхий нэг жижиг одоо прожектыг бол туршлаа. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа.